Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 1-р сарын 4-ний энэ өдрийг бариал бичих өдөр болгон бүх нийтээрээ тэмдэглэхийг уриалсан байдаг. Тэгвэл Монголын хороогүйчдийн үндэсний холбооноос бариал бичих бидний амьдрал өдрөлгийг зохион байгуулж, бариал бичгийг сурах арга барилын талаарх мэдээллийг харааны бэрхшээлтэй иргэдэд өглөө. Манай улсын хэмжээнд 16 мянган гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Эдгээр иргэд мэдээллийг хүртээмжтэй олж авахд бариал ном болон ярддаг ном чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг Монголын хороогүйчдийн үндэсний холбооны тэргүүн гэрэл хэлж байна. Бид нар энэ өдрийг бас олон нийтэд сурталчлах энэ брайлын өдрийг бүгдээрээ мэдээсэй гэдэг үгнээс хийж байгаа. Тэгээ энэ дэр зөвхөн нэг зүйлийг хэлэхэд дэлхийн хараагүйчдийн холбооноос энэ олон улсын барайлын өдрийг тохиолдуулаад мэдээлэл гаргасан байгаа. Тэгээ энэ мэдээлэлтэй болоод за ингээд нэгдсэн улсын байгууллагаас энэ өдрийг хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр улс орнууд ч гэсэн барайлын хэрэглээг нэвтрүүлэх, барайл ном сургачийг хэвлэхэд төсөв мөнгө зарцуулах, энэ нөгөө ердийн сургуульд хүүхдүүд сурахад барайл номоор энэ хүмүүсийг хангах, барайл бичгийг одоо бүх арга хүмүүс өргөн дэлгэр хөдөө орнууд ч гэсэн сурахад бас дэмжлэг үзүүлэх ёстой шүү гэдэг тал дээр бас зөвлөмжүүдийг гаргаад явж байгаа. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барайл ном 200, за харин ярддаг дээзийн ном 400 орчим байдаг. За Монголын хараагүйчдийн үндэсний холбооноос за барайл бичиг бидний амьдралд өдрөлгийг зохион байгуулах үеэр за хараагүй хүний талаарх миний бодол сэдвт эссе бичлэгийн уралдааны шилдэгүүдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.